Бүтлэг маань дууссан юм шиг харагдаж байгаа ч гэсэн надаа маш олон зүйлс дутууга хамрын төлөвөө, хамрын хайлайтер, сүүдэр маань, хацар өнгөлөгч маань, багш маань байна. Жансан нор багш маань байна. Хайд багш маань байна. одоо байгаа. Тэр хэдүүлээ нэг ганцхан бүтээгдэхүүн ашиглаад хамтдаа эзэв. Энэхүү палет маань сүүдэр, гэлцуулагч, хацар өнгөлөгч гэсэн 3 бүтээгдэхүүнээс бүрдэж байгаа палет байгаа. Өнгөний хувьд гэвэл 2 өнгөний сонголттой. Нэг нэмэр нь болохоор хараа шорон бор цай өрөнгийн хайлайтер болон BB Pink өнгөний хацар өнгөлөгчтэй. Одоо хараа 2 нэмрийг би хэрэглэж үзүүлнэ. Мелис нүрээ амар уулцгаа. Эхний ээлжинд хэдүүлээ сүүдрээ. Зүүн талдаа тавиад ялгааг нь харуулъя. За би ерөөхдөө нэлийн турхаа учраас суур сүүдэр бол тэгж амар их тавьж турхаа харагдуулдаггүй. Тодорхой хэмжээнд бүрхэн хэлбэржүүлээд бүдэг тавиад өгдөг. Ялангуяа надад энэ V line баг хэрэггүй. Дараагийн бүтээгдэхүүн бол хацар өнгөлөгч. Дураал өнгөтэй. Нэг зөвлөгөө өгөхөд унтаг бүтээгдэхүүнийг нэг дор гэж их хүрхгүйгээр баг ингээд нэмээд явах юм бол бахалтаахгүй. Энэ сүүдэр болон хацар өнгөлөгч тавиагүй тал ингэ л тавьсан. Хэлцүүлэгчаа. Ер нь юм шаргал өнгө бүр үнэхээр гоё натурал харагддаг. Гоё бүтцтэй бүтээгдэхүүн. Нүдний хүртэлт. Нүдний маань бодолд хамаагүй сэргээд ирж байгаа. Өнгө болон хамар өндөрлөө ямар ч чухал гэдэг тамирт харуулна. Үний мэдээлэл доор коммент хэсэгт биччихье. Баярлалаа.